За өнөөдөр 4 видео хийчлээ, уучлаарай guys. Олон хөвцөөнүүдийг шинжилсэн. За өнөөдөр зах зээлээр юу болох юм бэ гэх юм бол номер 1 кампани, хүн болгон харж байгаа кампани санхүүгийн тайлангаа биднэрт харуулна. Ямар кампани юм бэ гэх мэт Nvidia. Окей. Би ерөөхдөө урьдчилсан байдлаар таамаг өөрөө хөвтө хийцэн байгаа. Өнгөрсөн удирлын earnings per share diluted. За энэ доор байгаа. Хамгийн чухал нь. Өнгөрсөн жилийн эцэстээ 89 цент байсан. Энэ үйлрэлтээ миний таамгаар ойролцоогоо 71-т гарах байхаа. За, яг 71 болж байгаа юм бэ гэвэл Donald Trump-ийн засгийн газар H20 Nvidia-гийн чип дээр 20-г тавьсан. Тэ. Энэгээр дамжуулаад Nvidia өөрөө юу ч хэлсэн бэ гэх юм бол ойролцоогоо 5 тэрбумын ашигт ажиллагаа ашиг хасагдана. Окей. Data center-аас орлогоос хасагдж байгаа цэвэр ашигаас 5.5 тэрбум ингээ хасахаараа ерөөхдөө иймэрхүү үр дүн гарч байгаа. За, миний таамаг энэ зөв юм уу буруу юм уу гэх юм бол хэдүүлээ. Өнөөдөр за бидний цагийн үед нь ер нь бол маргааш өглөө Nvidia компани ойролцоо татварын өмнөх ашиг 20 тэрбум, татварын дараах ашиг улирлаар 17.6 тэрбум доллартай гарах байх. Нэг швейцарын дээр 71 доллар. Энэ унтсан үзүүлэлт юунаас олж унаад байгаа юм бэ гэхэл түрүүн хэлжсэн нөгөө Donald Trump-ын засгийн газрын H20 чип дээр. Гэхдээ энэ угаасаа хүмүүс мэдчихсэн. Энэ угаасаа ханшин дотор шингэсэн байгаа. Хэдүүлээ юм уу хөрөнгө оруулагч нар бүгдээрээ юу харж байгаа юм бэ? Юу хармаар байгаа юм бэ гэх юм бол дараагийн үйлрэл. Тэрнийх дараах үйлрэл. Donald Trump сая Катар явсан, UAE явсан, Saudi Arabia явсан, тэндээ Nvidia гэх мэт шин янз бүрийн гэрээ зурсан. XAI Elon Musk ерөөхдөө дата центр томруулж байгаа Facebook гэх мэт бүгдээрээ ерөөхдөө өсөлттэй таамагуудаа тавьсан байгаа. Тэгээд Nvidia-гийн guidance хэр гарахаасаа шалтгаалаад Nvidia-гийн хувьцаа дэш явна эсвэл доош явна. Nvidia-гийн хувьцаа доош явчих юм бол тэг барыг бүх хувьцаанууд нь зэрэгтэй доош явна. Окей. За. Nvidia-гийн хашиг чартыг харцгаая. Өчтөр уржиг дээр ерөөхдөө юу болсон бэ гэх юм бол энэ bull flag-аас гарч чадсан амжилттай. Тэгээ одоогийн байдлаараа зах зээлийн өмнөх pre-market ханш дээр 136 доллар дээр явж байгаа жоохон өссөн байгаа. Окей. Тэгээд тайлан 50. Тэгээ хэдүүлээ харъя. Тайлан өөрөө жоохон өнгөрсөн улирлаас буурсан тоотой байгаа. Хүн болго мэдж байгаа. Гэхдээ Jensen Huang Nvidia-гийн хамтран үүсгэн байгуулагч CEO ирэх улиралдаа дараах улиралдаа ерөөхдөө орлогын таамагуудаа биднэрт хэлж өгнө. Тэд нар сайн юм бол Nvidia-гийн хувьцаа бас сайн үр дүнтэй гарна. За хэмс дээр downtrend дотор явж байгаа correction болж байна. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол short interest нэмэгдээ явж байгаа. Хүмүүс энийг энэ компани унаа short хийсэн хүмүүсийн нэмэгдээд байгаа. Солиот юм. Тийм учраас ер нь бол нэлээд олон компаниуд хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгө оруулагч нар хэмс итгэхгүй байгаа, хэмс буурна гэж байгаа. Тэгсээр нэ хэмсийн хувьцаа одоо нэг pre-market дээр 53 доллар дээр явж байгаа. Би өчтөр 2000 доллар, 2500 доллар хавцаа хэмсээрээ зүгээр хувьдаа нэмээд авсан. Миний хувьд бол тэр 2500 2000 доллар нэг сүртэй том тоогоор биш зүгээр би ингээд тий 5 6 7 хоногт нэг удаа хэмсийг зүгээр ингээд тогтвортой авч байгаа. Хаяа их дүнгээр аавна тий навс унтсан байх үед нь. Гэхдээ би өөртөө ямар дүрм тавьсан байгаа юм бэ гэх юм бол энэ компани хол явна. Том дүнгээрээ хаяа орж гарна. Гэхдээ одоо нөгөө сар болгоны цалин малин мөнгөөрөө тий ингээд энэ тэндээс бонус орлогоороо жишээлбэл YouTube sponsorship видеонууд нь захиалга орж ирээд би тэндээс нэг 5 юм 10 сая төгрөг олдог. Тэрнээсээ би юу хийдэг юм бэ гэх юм бол тэгээ шууд хөрөнгө оруулалт хийдэг. За тэгээд өчтөр жишээлбэл хэмслөө жоох хийсэн. За өөр ямар компани руу баг зэрэг хийсэн бэ гэх юм бол Tesla руу хийсэн. Pre-market дээр 365 доллартай одоо явж байгаа. Elon Musk-аас ерөөхдөө маш сайн мэдээлэлүүд гарч байгаа. Ус төрөөс өөрийнхөө хол тавьсан. Тэгээд ерөөхдөө Tesla дээр төвлөрж байгаа. Хэдэн хоногийн дараа вэ? За нэг эх 7 хоногтоо Cybercab event Austin, Texas болно. Тэсийн ядаж хүлээж байгаа. Тухайд Tesla-гийн хувьцаа дахиад жоохон 360 мар руу явах магадaltaй 360-тай айлыг нь хүрсэн 380 майл руу явах
хандлага байгаа шүү байна. Тэгвэл хэдүүлээ хангалттай дүнгээр одоохондоо Tesla руу хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тийм учраас хэдүүлээ зүгээр 50 хүлээж. Хувьцааны арилжаа хөрөнгө оруулалт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. Robinhood өсөлт нь үргэлжлэл байгаа pre-market-ээр одоо $66 дээр явж байгаа. Robinhood-ийн хувьцааны талаар энэ видеоны сүүлээр бас дахиад нэг юм тийм учраас энийг төрцөд даалгасчихжээ. Окей. Алт ерөөхдөө энэ тий channel дотор явсаар байгаа өнөөдөр жоохон буурсан, өчтөр жоохон өссөн. It is what it is. Өчтөр бид нар бас нэг шинэ хөрөнгө оруулалт хийсэн, жоохон алттай холбоотой тэрний хөрөнгө оруулалт нэг 4-аар өссөн байгаа. It's okay. Гэхдээ алтны хаш жоохон унах бах. Гэхдээ биднэрт хамаагүй энэ бид нар нөгөө алтны олборлолтын компани хөрөнгө оруулалт хийсэн байгаа дунд хугацаанд тийм учраас энэ богино хугацааны алтны үнэлт биднэрт нэг яахгүй. Гэхдээ энэ Украин Оросын дайн гэх мэт чинь сайн харах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар их тайван гараад ирчих юм бол энэ алтны ханш буурах төлөвтэй байгаа. Тийм учраас бид нэр алтны олборлолтын компаниудыг зүгээр тултал авч болохгүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр аавна. Тэгээ яагаад гэх юм бол өшөө апсайд байгаа, өшөө дээшлэх потенциал байгаа. Гэхдээ гинт их тайван гараад ирчих юм бол ерөөхдөө буурах хандлагатай. Гэхдээ энэ их дайн зогсох, болих, дуусах магадлал маш багатай. Ой, нефт үн хаш. Ерөөхдөө жоохон урт хугацаар харалцсан байгаа 2021 оноос хойш. Тэгээд өмнө бүр тэ 3-4 сарын өмнө би ярьж ирсэн байх юм бол энэ triangle дотор явж байгаа, descending triangle downtrend дотор явж байгаа энэ resistance-ийг нэ цөмөлчих юм байна. Цөмөлсөн буцаагаад retest хийгээд тэгээд уналт нь өргөжлөд байгаа. За тэгээд энд юу зурцсан байгаа юм бэ гэх юм бол илүү хурц уналтын тренд дотор одоо орцсон байгаа. Энэ ерөөхдөө саяны энэ бүдүүн энэ жижиг зураас нь энэ хоёулаа байна. Тэгээд нефт яг энэ downtrend line дотор явж байгаа. Одоо ерөөхдөө энэ тренд лайнтэй уулзж байна. Тэгээ ерөөхдөө жоохон bounce хийгээд энэ $50 руу уналтаа үргэлжлүүлэх байхаа. Хөөе нэг юм хэлэхээ мартцсан. 5 сарын 31-нд хүртэл манай School Community-гийн сарын төлбөр $29 шүү. Тэрнээс хойш 6 сарын 1-ээс ахуулаад $39 болж байгаа. Тийм учраас гэлцээрэй. Өчтөр Treasury-гийн TLT American засгийн газрын bond 20 жилийн хугацаатай ерөөхдөө өчтөр жоохон bounce хийсэн. Ерөөхдөө яг support дээр тэгээд хоёр тренд харагдчихээн заяа. Ямар тренд юм бэ гэх юм бол таймингний хувьд заяа. Энд нэг арай нэг downtrend line харагдчихээн. Тэгээд descending wedge ерөөхдөө хизээ шийдвэр гарах магадaltaй юм бэ гэх юм бол 8-9 сарын үеэр тэгээ бас арай нэг урт хугацааны downtrend line бас байгаа. Тэгээд энэ trend line харах юм бол ерөөхдөө энэ TLT-ийн ханш дээшээ юм уу доошоо явах нь магадгүй 8, 9, 10 сартаа. Ерөөхдөө энэ эх хэдэн энэ үе энэ цаг үеэр нэг TLT дээр нэг бол дээшээ, нэг бол доошоо явах нэг хөдөлгөөн байгаа юм байна. Миний таамаг юу юм бэ гэх юм л жоохон дээшээ явах. Гэхдээ харъя одоохондоо урьдсан байдлаар ямар нэг хөрөнгө олт хийхгүй, таамаглахгүй, буутахгүй зүгээр өмнө хэлдэг let the trade come to us. Okay. Dow Jones өчтөр ерөөхдөө жоохон өссөн, pre-market дээр бас жоохон өсөлттэй байгаа нэг шалахгүй бараг адилхан. Тэгээ энэ дээр бас rising wedge дээр байна. Тэгээд удахгүй энэ зах зээл дээшээ юм уу доошоо явах юм уу шийдвэр гаргана. Миний таамаг юу юм бэ гэх юм бол дээшээ явах. Гэхдээ буруу байж магадгүй. Dow Jones дээр хэдүүлээ нэг зүртэй том позиц ерөөсөй байхгүй. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ дээшээ явах. S&P 500 дээр яг адилхан юм гараад урах юм бол та S&P 500 дээр
юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол зүгээр юм бүдүүлгээр ингээд зураад харуулад өгчээ. Тэ энд нэг resistance байгаа. Энд бас нөө rising wedge байсан. Тэ эндээс гараа явцсан. Тэ ерөөхдөө resistance-ийг давцсан. Буцаагаар retest хийгээд одоо өсөлт нь үргэлжлэж байгаа. Ягаад Dow Jones дээрээ яг адилхан юм болох магадaltaй юм бэ гэх юм бол S&P 500 дээр болцсон байгаа учраас гэхдээ баттай биш. Тэгээд юм шиг сэдвүүлээ тайван хэлэх хэрэгтэй. Russell 2000 арай жижигхэн компаниуд Dow Jones юу гэж ойлгох юм бэ гэх юм бол супер том компаниуд. Тэгээд супер том Apple гэх мэт шин. За S&P 500 арай жижигхэн тий. Гэхдээ энэ дотор бас нэлээ Монголоос баг том компаниуд дотор зөндөө байгаа. Гэхдээ арай жижигхэн. За Russell 2000 юу юм бэ гэх юм бол арай жаргахнууд нөхгүй. Гэхдээ бас дэжгүй хөөрхөн компаниудын дотор байгаа. Гэхдээ S&P 500 дотор байгаа шиг том компаниуд биш шүү. Одоо жишээл манай хөрөнгө оруулалт хийдэг Hems жишээлбэл Russell 2000 дотор томтно гэсэн үг. S&P 500 жижигтэн Russell 2000 тий томтож байгаа гэсэн үг. Окей. Энэ яаж байгаа юм бэ гэх юм бол бас uptrend дотор явж байгаа. Гэхдээ яг хаашаа явах нь бас тодорхой бус байгаа. Russell 2000. Окей. Энэ VUG гэсэн индекс сангийн график чартыг та үзүүлж байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол ойролцоо S&P 500 дотор 500 компани байгаа. За VUG юу юм бэ гэх юм бол энэ S&P 500 багцаасаа тэн дотор 500 компани байгаа. Тэн дотор байгаа ойролцоо 127 илүү 128 компаниг эсвэл 122. За ойролцоо 120. Окей. Хамгийн өсөлттэй потенциал сайтай компаниудын шүүгээд ер нь бол S&P 120 гэж ойлгож байна. Ерөнхийдөө хамгийн өсөлт өндөртэй хувьцаануудыг нэг багцлаад оруулсан байгаа. Тэгээд ерөнхийдөө S&P 500 энэ байна. Тэ VUG энэ байна. Тэ арай хурц хөдөлгөөнтэй, арай хөшүүрхтэй хөдөлдөг. Ерөнхийдөө энэ ер нь бол энэ resistance-ийг давцсан бас bounce хийгээд ерөнхийдөө uptrend дотор явж байгаа. За нэг томоохон resistance явж байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол түүхэн дээд ханшин ойролцооны 428 дээр байгаа. Тэгээд тэрийг цөмлчих юм бол тэгэл энэ bull market үргэлжлүүлэхээр харагдаж байгаа. Гэхдээ дахиад баттай юм биш шүү гэдүүлээ хүлээх хэрэгтэй. Окей. Oscar Health өчтөр би бас баг дүнгээр бас нэмээд авсан. Хэмстэй адилхан банк ингээд тогтмол 7 хоног болон авдаг хувьцааны нэг нь bull flag-наас гарсан та харж байгаа бол өмнө нэлээд том downtrend дотор орсон байсан нэг цөмөлдсөн. За тэгээд Oscar Health-ийн санхүү үзүүлэлтүүд нь аюу дэжгүй үүсгэн байгуулагчийн баг нь бас сайн, менежментийн тим бас сайн. Тэгээ Oscar Health дотор юу харагдаж ирсэн бэ гэвэл одоо бүр холоос ингээ харах юм бол аюу гой цэгцтэй, аюу гой зурагдсан cup and handle одоо ер нь 2021 онд энэ хөрөнгөний зах зээл дээр SPAC-аараа reverse merger хийгээд хөрөнгөний зах зээл дээр гарсан. Тэгээ cup and handle formation төгс заяа. За тэгээд descending wedge тэгээд энийг ингээд цөмлөө гарцсан. За зах зээл дээр байгаа нилээн гоё зурагдсан cup and handle. Тэгээд дахиад нэг юм хэлье. Cup and handle зураг байна гэдэг чинь яг энэний дагуу явна гэж юусоо байхгүй. Зөндөө олоодаа зүгээр ингээд уналт нь өргөжлөлдөг. Тэ? Олон янзын байгаа нөөс гүйцэтгэл гэсэн байгаа, санхүү үзүүлэлт гэсэн байгаа гэх мэтчлэн. Гэхдээ хідүүлээ. Тэ? 3-4 сарын өмнө яг ийм адилхан зурагтай компани руу хөрөнгө оруулалт хийж исэн. Тэр нь юу юм бэ гэх юм бол Robinhood. Тэ? Robinhood-ийн cup нь бас айгүй гоё цэгцтэй. За handle нь арай жоохон өргөн яг Oscar Health шиг. Oscar Health тийм яг баг энэ дотор ингээд цай аялаад ингээд төгс уухаар cup and handle formation. Robinhood их арай жоохон өөр. Гэхдээ тий тэгэл pat гэл яваал. Тэгээ Yorolоос нь ам хүртэл $48-аас $40 тэгээд Robinhood-ийг за хааварл явах магадaltaй юм бэ гэх юм бол $80 явах потенциал байгаа. Тэгээ өргөжлүүлэл явна. Тэ өргөжлүүлэл явна. Ерөөхдөө гүйцэтгэл нь сайн хэврээ байгаад ирэх юм бол тийм учраас манай багц дотор Robinhood байгаа. Тэгээ өнөөдөр тэгээ багц дотор нэг сүртэй өөрчлөлтүүд хийх хэрэггүй. Энэ зах зээл хаашаа явах юм бэ? Утгагүй шийдэгдэн тэгээд шийдвэрийн хин гарах юм бэ гэх юм бол Nvidia, тэгээд Jensen Huang
ирэх үйлрэл тэрний дараах үйлрэлийн guidance тий орлого хэд байх юм. Тэгээ илүү хэдүүлээ тэсний ядаж хүлээж бидний багц бол тий бүтсэн бол дайггүй. Тэгээ одоо зүгээр хүлээх хэрэгтэй. За оройгоо сайхан өнгөрүүлээрэ өчтөр би яг шөнийн 3 цаг хүртэл тий чартуур шинжилгээнд хийжсэн тийм учраас өнөөдөр жоохон ядарсан сараатай. Өнөөдөр тий нэг сүртэй байхгүй өчтөр би хэдүүлээ шинэ компани багцсуугаа нэмсэн. Тэгээ өнөөдөр орой би жоохон амарч авнаа. Маргааш ирч хүчтэй ирээд уулзцгаая. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын 29 долларын төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.